Сайн байцгаана уу? Бид 3X багийнхан байна. Микро эдийн засгийн үндсэн суурь ойлголтуудын нэг болох зах зээлийн өрсөлдөөний талаар илтгэх юм. Энэхүү сэдвийн хүрээнд та бүхэн өрсөлдөөн, түүний хэлбэрүүдийн талаар болон эдийн засаг иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар ойлголттой болно. Өрсөлдөөний тодорхойлохын тулд эхлээд зах зээл болон пүүсийн талаар ойлголт өгөх зүйтэй гэж бодож байна. Зах зээл нь бүтээгдэхүүн үйлчлэгийг худалдах болон худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй нутаг дэвсгэрийг хэлдэг. Харин пүүс гэдэг нь зах зээл дээр ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг хэлдэг байна. Үүнээс үзэхэд зах зээл дээр хэрэглэгчдэд нэг ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож буй хүмүүсийн хооронд өрсөлдөөн гэдэг зүйл явагддаг байна. Зах зээл дээр шударга өрсөлдөөн их байх тусам эдийн засагт үзүүлэх эрэг нөлөө их байдаг ба пүүсүүдийн өрсөлдөх чадвар сайжирснаар хэрэглэгчид илүү хямд үнээр чанартай бүтээгдэхүүн худалдан авах болцоо бүрддэг. Жишээлбэл та 10 заасаар 3 цамц худалдаж авдаг байсан бол 4 заасаар 3 цамц худалдан авах болцоо бүрдэнэ гэсэн үг юм. Мөн пүүсүүдийн өрсөлдөх чадвар сайжирснаар эдийн засагт ч гэсэн эрэг нөлөө үзүүлэх юм. Харин эсвэргээр зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг пүүсүүд хувилдан үнэ үүсгэх, бүтээгдэхүүний хомсдлыг бий болгох, зах зээл дээр шинээр орж ирж буй пүүсүүдийг шаж гаргах зэргээр сөрөг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрийг шударга бус өрсөлдөөн гэж нэрлэдэг юм. За одоо зах зээлийн хэлбэрийн талаар авч үзье. Зах зээлийг ерөнхийдөө нь төгс бус өрсөлдөөнд болон төгс өрсөлдөөнд гэж бодвол ерөнхийдөө хоёр хуваадаг. За тэгээд төгс өрсөлдөөнд зах зээлийг бол авч үзье эхлээд. Төгс өрсөлдөөнд зах зээл гэдэг нь маш олон пүүстэй байдаг. Тэгээд зах зээлд ороход бол тодорхой хэмжээний саад өргөгүй бөгөөд зах зээл дээр ажиллаж байгаа бол пүүсүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь хоорондоо ямар нэгэн байдлаар төгс оролдог буюу ялгарх шин чанар бол байдаг гэж бол үздэг. За одоо төгс бус өрсөлдөөний зах зээлийг бол авч үзье. Төгс бус өрсөлдөөний зах зээл нь монопол, олигопол, монопол өрсөлдөөн гэсэн 3 хэлбэртэй байдаг. За монопол өрсөлдөөн. За монопол гэдэг маань ерөнхийдөө пүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг одоо дангаараа бол хийж өгөөд пүүс бол байдаг. Монопол өрсөлдөөний зах зээл дээр бол ороход тодорхой саад өргөд байдаг бөгөөд тухайн саад өргүүдийг нь хууль ёсны, зүй ёсны гэж бол ангилдаг. За хууль ёсны гэдэг маань ерөнхийдөө зохиогчийн эрх, патент, лиценз, тусгай зөвшөөрөл нь ерөнхийдөө хууль ёсны монополыг бол бий болгодог. Монголын нөхцөлд бол Mobicom корпорац бол анх хууль ёсны монополоор бол гарсан. Тэгээд зардлаа бол нөхдлөө өрсөлдөгч бол тухайн зах зээлд орох одоо хууль орохгүй байх хууль эрхцэн орчин бол бүрдүүлсэн байгаа. За зүй ёсны монопол гэдэг маань аргагүй эрхэнд одоо тухайн пүүс нь одоо зах зээл дээр монопол бол байгаа. Өөрөөр хэлэх юм бол онгоцны тээврийг бол авч үзээд асар өндөр зардалтай бол байдаг учраас тэр захлуу бол хүмүүс ороход асар одоо төвхтэй бол байдаг байна. За тэгээд монопол өрсөлдөөний зах зээл дээр монопол зах зээл дээр ажиллаж байгаа бол пүүсүүд нь орлох боломжгүй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг үйлдвэрлэдэг. За олигопол зах зээлийн тухай авч үзье. За олигопол зах зээл дээр бол цөөн тооны бол давмгаалах пүүсүүд бол байдаг. Тэгээд зах зээл дээр ороход асар их саад өргөтэй бөгөөд ерөнхийдөө цөөн хэдэн пүүсүүд нь хоорондоо хувилдаж шинээр орж иж байгаа пүүсүүдийг бол одоо шахах бүрэн нөхцөл бүрдсэн байдаг. За өөрөөр хэлэх юм бол Монголын нөхцөлд бол шатгуун түгээх станц, барилга, тендерийн асуудлуудыг энд сүүж авч үзүүлж болох юм. За монопол өрсөлдөөний зах зээлийг авч үзье. Монопол өрсөлдөөний зах зээл дээр бол асар олон пүүсүүд байдаг. Зах зээл дээр ороход бол ямар нэгэн саад хориг байдаг бөгөөд монопол өрсөлдөөний зах зээл дээр ажиллаж байгаа пүүсүүд нь бүтээгдэхүүний ялгарлыг олдог. За өөрөөр хэлэх юм бол сабаглаба бол зал сурчлагын гих зэргээр бол бусдаас ялгардаг гэсэн үг юм аа. За дээрх шинжүүдээс харахад монопол, олигопол зах зээлийн шинжүүд нь төгс бус өрсөлдөөн шударга бус өрсөлдөөн үүсэх боломжтой зах зээл байгаа. Шударга бус өрсөлдөөн бол үүснээр тухайн зах зээл дээр ажиллаж байгаа пүүсүүд нь бүтээгдэхүүний үнийн өсгөх, зохиомлоор бараа бүтээгдэхүүний хомсдлыг бий болгох гэсэн сүр талуудтай байдаг. За энийг тэгвэл хэн зохицуулах шаардлагатай вэ гэхээр энийг шударга өрсөлдөөн хэрэгжинтэй газар зохицуулдаг байгаа. Шударга өрсөлдөөн хэрэгжинтэй газар нь хэрэглэгчдийн эрх ашиг, үйлдвэрлэгчдийн бас эрх ашигыг хамгаалах талаар ажилтдаг зах зээл ажилтдаг засгийн газрын агентлаг юм байна. За тэгээд та бүхэн анхаарал хандсанд баярлалаа.